Нэгд ботокс гэдээ ярьсных те. Ботокс бол хор штэ те. Гэхдээ ягаад хүмүүс нүүрэндээ хийлгээд идэв юм бол? Ботокс маань хормон. За энэ маань хоолны хордлого үүсгэдэг Clostridium botulinum-аас гаргаж авдаг хор. Гэхдээ энэ хор мөртлөө хоол эсрүүлэх замаар орж иж бидний биед хордлого үүсгэнэ. За энэ булчинд тарихад энэ бол хордлого үүсгэргүй. Дээрээс нь маш бага хэмжээдэг тарьдаг. За тэгэхээр эн чинь өөрөө цаг 30-аас одоо булчинд хоол эсрүүлэх замаар биш өөр замаар ингээд одоо булчинд тарихаа биед цаг 30-аас 3 цаг болоод одоо яг тэр үүргээ гүйцэтгээд биеэс гадагшилчдаг задраад. Монголд хамгийн их буруугаар ойлгогддог ойлголт нь байна уу? Энэ хорын гэлээ, ботокс тарихаар улам илүү сулраад үрчигээ дунжиждгийн гэлээ гэд хүмүүс айгүй анх бол нэлээд сүрпи артаа орж ирсэн. За одоо л ерөнхийдөө тодорхой хэмжээнд хүмүүс маань мэдээлэлтэй болсон. За ботокс хийлгдэг хүн ч цөөхөн болсон байгаа.